Амар минь байцгаана уу? За өнөөдрийн ярих сэдв маань хил хязгаар гэдэг сэдвийг авч ярихаар шийдлээ. За энэ болох дээр маш чухал сэдв байна. Тэгээд хил хязгаар ер нь урд өмнө бясалгал хийхээс өмнө хил хязгаар гэдэг зүйлийг мэддэггүй байлаа л да. Энийг заавал хийх ёстой, ингэх ёстой гэсэн тиймэрхүү үзэл баримтлаасаа болоод хил хязгаар гэдэг зүйлийг маш их зөрчдөг юм байна. Тэгээд энэ хил хязгаар тогтоохгүй болох дээр бусдын тэр үгээр ер нь амьдраад яг л миний хувьд бол ер нь бусдын үгээр маш их амьдраад хил хязгаар гэдэг зүйлийг ойлгохугаас болж өөрийнхөө тэр итгэлгүйгээс болж орон цайруугаа тэгж бусдыг бас оруулдаг тиймэрхүү зүйлс байдаг байсан юм байна. Тэгээд энэ бясалгал хийснээс хойш хил хязгаар гэдэг зүйлийг маш их сайн ойлгож мэдэрч авлаа. Тэгээд бясалгалт хийгээд ингээ хил хязгаараа тогтоож ирснээсээ хойш миний амьдралд маш сайхан эерэг болж илүү тайван байж үгүй гэж хэлж чаддаг болж ер нь бас бусдын ингээд автлаханд орхон багсдаг юм байна. Ягаад гэвэл хил хязгаар гэдэг зүйл өөрийн үнэт зүйлтэйгээ маш чухал ингээд холбогдож байдаг учраас хил хязгаарыг ер нь ингээд дургүй зүйлдээ үгүй гэж хэлдэг тийм чадвартай байх хэрэгтэй байсан юм байна. Урд өмнө нь би бясалгал хийдэггүй байхдаа хил хязгаар гэдэг зүйлийг мэдхгүйгээсээ болж бусдын амаар, бусдын үгээр, бусдын хүслээр, бусдын үзэл бодлоор маш их өөрийнхөө амьдралыг залуулж явдаг байсан. Энэ бол маш том алдаа байсныгаа би бясалгал хийж авах хугацаанд би энийг таньж ойлголоо. Энэ бол маш миний сурсан маш сайхан том сургаалын нэг байлаа. Тэгээд ер нь бол хил хязгаар тавьснараа өөртөөгөө илүү их эвлэлдэж нэгдснээр илүү сайхан боломжууд маш сайхан боломжууд өөрт ингээ гарч ирдэг юм байна л да. Орон зай гардаг гэсэн үг. Тэгээд шин санаа эхлүүлэх ч юм уу иймэрхүү байдлаараа хил хязгаар гэдэг зүйл маш чухал байх нэ. За бид бүхэн чинь угаасаа хүн төрлөختөө учраас хин нэгнийгээ өрөвдөж хайрлана. Угаасаа тэгж ёстой. Тэгэхдээ хил хязгаар гэдэг зүйлийг зөрчихгүйгээр тэр хайрын энергийг бас дамжуулж явах нь их зүйтэй юм байна л да. Хил хязгаараа тавьж бусдыг бас ойлгож ер нь бол тэнцвэр гэдэг зүйл маш чухал санагдаж байна л да. Тэгээд ингэж харилцаж чадах юм бол ер нь өөрт ч амар өрөөлдөж гэсэн ойлгомжтой нэг тайлбарлаад орхичиход тэгээ ерөнхийдөө болцдог юм байна гэдгийг ерөнхийдөө ойлгож мэдэрлээ л дээ. Тэгэхээр миний өөртөө итгэлгүйгээсээ болоо хил хязгаар энэ гэдэг зүйлийг юусоо ойлгодоггүй байхдаа за бусд ингэж явах хэрэгтэй байна гэдэг нэг тийм нэг хүлээн зөвшөөрөл байдаг юм байна. Энэ бүхнийг ер нь өөрөө бол таньж ойлгох нь маш чухал байдаг юм байна. Би гэдэг хүнийг олж мэдрэх ёстой юм байна. Тэгээд өөрийгөө хайрлаж эхлэнэ гэдэг чинь хил хязгаараас бас эхэлдэг юм байна. Тэгээд өөрийнхөө нөгөө хүсэхгүй байгаа зүйлийг албадлагаар тэгж хийгээд байх нь бас хамгийн буруу зүйл рүүгээ ордог юм байна. Нэг бодлоор өөрийгөө шахснаасаа болоод өөрийгөө маш их сэтгэлийн бас хитрхи бусдад гэж хил хязгааргүй явснаасаа болоод өөрийнхөө орон зай гэдгийг мартцсан иймэрхүүгээс болоод бусдад бол өөрийн үн цэнийг үнэгүй төлдөг тиймэрхүү бас нэг байдал ажиглагдахаар юм байна. Тийм учраас ер нь хил хязгаар гэдэг зүйл маш чухал зүйл юм байна. Тийм болох дээрээ та бүхэн амьдралдаа ер нь өөртөө хил хязгаар гэдэг зүйлийг ер нь тавьж хэрэгжүүлж явах нь маш зүйтэй юм байна. Миний хувьд бол энэ маш чухал сэдв байсан. Юунийг би 23 оноос хойш ер нь хэрэгжүүлээд явж байхдаа хил хязгаар гэдэг зүйлийг тавьж эхэлэхдээ ямар хүмүүс миний орон зайд байх хэвээр, ямар хүмүүс миний орон зайд байх ёсгүй гэдэг тийм оюуны тийм цензур бас өөрт тавигддаг болчтой юм байна л да. Тийм учраас энэ хил хязгаар гэдэг зүйл маш чухал сэдвээ. Тэгээд та бүхэн маань өөрөөсөө бас нэг асуугаад үзээрэй. Тэгээд лайк, subscribe дараараа. Өнөөдрийн сэдв юм байла. Баярлалаа.